За сайн байцгаана уу сонсогчдоо. Манай сувгийн хачирхалтай эргүүд булангийн 3 дахь дугаар маань эхэлж байна. За энэ удаагийнхаа дугаараар Ичиахаши Тацуя гэдэг хэргийн талаар ярихаар бэлдсэн байна. За энэхүү хэрэг маань бол 2007 онд гарсан хэрэг байж байгаа. За тэгээ эхнээс нь юу болсныг дэлгэрэнгүй эхний бүлгийг нь яриад за дараагийнх нь би үргэлжлүүлээд ярих болно. За тэгээд шууд хэрэг рүүгээ орё гэж бодож байна. Энэ хэрэг маань 2007 он гэхээр нэлээд хурдсан хэрэг ч гэсэн тухайн үедээ Японыг нэлээд донслохож байсан хэрэг. Тэгээд Ичиахаши Тацуя гэд залуу болохоор тухайн үедээ 28 настай байхдаа энэ хэргийг үйлцсэн. Ямар хэрэг болсон бэ гэхээр 22 настай Английн Японд англи хэлний багш идэв гэсэн нэгэн залуу бүсгүйг амийг нь хөнөөж тухайн үедээ шууд баригдаад тэгээ зүхтаасан ийм хэрэг байж байгаа. Энэ хэргийн хамгийн тийм Японд даяар цочроож хүмүүсийн анхаарлыг татсан шалтгаан нь болохоор 2 жил 7 сарын хугацаанд цагдаа нараас зүхтсан. Тэгээ зүхтахдаа маш тийм урд өмнө гарч байгаагүй байдлаар зүхтааж байсан. 2007 оны 3 сарын 25-нд энэ хэрэг болсон. За тэгээ 2007 оны 3 сарын 20-ны өдөр гэмт хэргийг үйлцсэн Ичиахаши Тацуя Чибаможийн Ичикава хотод амьдардаг байсан. За тэгээ Гётоку гээд галт тэрэгний буудлын дээр 2007 оны 3 сарын 20-нд Линдси Хокер гээд 22 настай англи улсын иргэншилтэй тэм залуу бүсгүйг өртөөн дээр хараад анхны харцаар дурлаж маш хүчтэй дурлаж тэгээд өөрийгөө ерөөсөө зогсоож чадаагүй очоод шууд тэр эмэгтэй дээр очиод ингээд яриа утсан байгаа. Яриа утсан болохоор би дээр үжиний угаалгахын машины чинь засаж өгч исэн хүн байна. Санаж гин үү гэд асуусан чинь мэдээж худлаа зүйл болохоор үгүй хүн андуурсан юм шиг байна гэд Линдси Хокер босоод явсан чинь араас нь ингээд ерөөсөө болоогүй юм яриад тэгээд би буруу аюултай хүн биш юм аа, би зүгээр урлаг сурах гад англи хэл сурах гад байж байгаа юм. Тэгээд өөрөөр чи англи хэл заалгамаар байна болох уу гэд яриад тэгээ ямар ч гэсэн тэгж нэлийн чаргууцалцсны сүүлд нь англи хэл заалгахаар болоод тэгээ ямар ч гэсэн тэр хоёр хоорондоо тохиролцсон байгаа. За тэгээд тухайн үедээ тэгээ байж байгаад бүр ингээд салахгүй байж байгаад гэрт нь очих болсон. Тэгээд чи надад ингээд ус гаргаад өгөөч гэд тэг хиний Линдсигийн гэрт нь дагаж очоод тэгээ Линдси тэр үед болохоор өөрийнхөө Канад охинтой хамт амьдардаг байсан. Өрөөгөө шеэрлээд амьдардаг байсан. Тэгээд гэрт нь очоод мэйл хаяг утасны дугаараа солилцоод англи хэл ямар ч гэсэн заалгахаар болоод тэгээ салсан баг. Хамгийн ихний хичээл нь болохоор 2007 оны 3 сарын 25-нд тогтоод өглөө 9 цагт Кётоку стейшн дээр байдаг нэгэн кафед англи хэлний ихний хичээлээ хийхэр болоод тэрээр уулзсан. Уулзаад байж итэл би ингээд төрөвчөө гэртээ мартчихжээ. Хэлнийхээ хичээлийг англи хэлээр заалгах төлбөрөө төлөх боломжгүй байгаа учраас хоёлоо манай гэрт хамт очие гэд хэлсэн. Тэгээд 9 цаг 54 минутын үед гэрийнх нь нөгөө цахилгаан шатанд тэр хоёр хамтдаа хэрхээсийн Ичиахаши Тацуягийн гэрлүүн орж исэн тийм бичлэг нь үлдсэн байдаг. За тэгээд яагаад тэр эмэгтэй тийм амархан итгэвч вэ? Тэр хүн танихгүй залууд итгээд гэрт нь очичвоо гэхээр ерөнхийдөө Японы соёлд айгүй дуртай байсан. Япон хүмүүсийг маш сайн тийм илдэг, сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс гэж боддог байсан. Тэгээд тийм өөрийгөө тийм алуулан чинээ ерөөсө бодоогүй гэрт нь дагаад очсон байгаа. За тэгээд гэрт нь ороод араас нь шууд нөгөө эмэгтэй ингээд тэрсэн чинь мэдээж дургуутсан. Тэгээд дургуутсаад ингээ эсэргүүцэл үзүүлсэн чинь шууд байдал нь гинт өөрчлөгдөөд маш их хүчтэйгээр уурлаад зодоод тэгээ гар хурж эхэлсэн. Тэгж хүч хэрэглэх явдал нь ингээд нэлээд үргэлжлээ. За тэгээд сүүлдээ ингээд хүч хэрэглээд гар хөлийг нь скотчоор ороогоод байнанд ингээ хөдөлгөж болдог байныг гэрээхээ Япон өрөө маш зөө гэд өрөөнд ингээ хөдөлгөөд тэгээ ерөөсө гар хөлийг нь хүлээд тэр байнда нөгөө эмэгтэйгээ ингээд оруулаад хүлээд өдөржингөө болсон маань. Тэгээд 26-ны шөнийн 2-3 цагийн үед хүлээсийг нь тайлсан чинь зүхтаах гэж мэдээж оролцсон. Тэгээд зүхтаах гэж оролдохоор нь хоолойг нь боогоод тэгээд үхэл төрсөн байгаа. За тэгээд энэ залуу болохоор өөрөө 2005 онд яг их сургууль аав ээж нь эмч мэргэжилтэй тийм хүмүүс тэгээд Ичиахашиг эмч болох гэж их хүсдэг байсан. Тэгээ эмч болоогүй. Чиба их сургуулийн ургамал цэцэг хэрэглэгт хүрээлний дизайн хийдэг тийм мэргэжлэр их сургууль төгсөөд тэгээд их сургуулаа төгссөний дараа
ажилд орж чадаагүй байсан. Тэгээд ажилд орж чадаагүй учраас англи хэл сураад гадаад руу магистраар явахаар төлөвлөж исэн. 3 өрөө байранд тэгээд гэрээсээ аав ээжээсээ сар бүр 120 мянган йен зүгээр аваад англи хэл сурна гэж тэгж амьдэрдэг байсан. Тэгээд шалгалтандаа тэнцээгүй учраас одоо гэрээс нь аав нь мөнгө өгөхөө зогсооцсон тиймэрхүү байдалтай ер нь гайгүй байлаа. Тийм залуу байсан. Тэгээд шөнийн 2-3 цагийн үед амийг нь хөнөөснийхөө дараа байна балкон дээр гаргаад тэгээд шөнө хоум центр гэдэг нөгөө гэр ахуйн бараа зардаг дэлгүүрээс баахан тийм одоо бордоо янз бүрийн тийм мөр баахан тийм маш их хэмжээний худалдаж авчраад нөгөө эмхтэйгээ байнд оруулаад дээрээс нь тэр нөгөө хөрс бордоо баахан юм шороо эднэр ирээ буулаад тэгээд гэрээсээ гарахсан чинь үүдэн цагдаа нар ингээд байж исэн. За тэгээд тэр цагдаа нараас 2 жил 7 сарын хугацаанд цухтааж байсан байгаа. За тэгээд үүнээс хойш захиа ярих уу? За тэгээд ерөнхийдөө маш хурдан баривчлагдсан байгаа юм л да. Маргааш нь шууд цагдаа нар гэрийг нь олоод мэдээд ирсэн байсан. За тэгээд яаж олж мэдсэн бэ гэхээр мэдээж нөгөө энэ ичээ хашаа тацаа чинь нөгөө нэг гэрлөө 3 сарын 20-нд анх уулзаа гэрлөө нь очиж нөгөө ус уусан шүү дээ тий. Тэгэхэд нөгөө нэг мэдээж тэр Канад найз нь ингээд ичээ хашааг мэдчихсэн. Тэгээд найз нь ингээд гэртээ ирж хонохгүй болохоор тэр Канад найз нь цагдаа нарт ингээд дуудлага өгөөд тэгээ маа найз ингээд гэртээ ирж хонсонгүй тэгээ өнөөдөр ингээд энэ хичээл хашигээд тэгэж уулзсан тэр залуутай ингээд англиний хичээл өгнө гэд өглөө гарсан гэд тэгээ буцаж ирээгүй гэд за тэгээд тэр англи одоо амиа алдсан бүсгүй тэмдэглэн дэвтэр дээр нь одоо хаана хэдэн цагаас те хинтээ ямар хичээл авах уу гэсэн тэр тэмдэглэн байсан. За тэгээд тэр тэмдэглэлийн дагуу тэр юуг нь кафег нь олоо. За тэгээд тэр кафеных нь бичлэгийг нь харж агаад за тэгээд ичээ хашигийн одоо юуг нь гэрийг нь олж цагдаа нар маш түргэн шуурхаа ирсэн байгаа. За тэгээд эрэхтэй бүр ингээд 6 цагтаа ирсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд 6 цагтаа хурж ирээд ингээд шууд нөгөө нэг ичээ хашиг барих гэсэн боловч нөгөөдөг чинь юуныхаа балконыхоо нөгөө аварын шат гэдэг штэ тий. Тэрнээс тэрүүгээр ингээд шууд зүхтцсан. Тэгээд тэр 6 цагтаа араас нь хөөгөөд гүйцэж чадаагүй. Тэгээ яагаад гүйцэж чадаагүй гэхээр энэ хэрэгтэн маань 10 жил байхдаа холын гүйлтийн секцэнд явдаг байсан. Тийм болохоор одоо маш хурдан тийм одоо гүйдэг байсан гэсэн үг. Тэгэхээр бүр ингээд 6 цагдааг ардаа орхиод тэгээ гүйсэн. За тэгээд гүйж явах хавцдаа одоо нэг гэрээсээ яг гараачгүй байсан болохоор хөл нүцгэн бүр гүйсэн гэж байгаа. Тэгээ хөл нүцгэн гүйж агаад тэгээд замаасаа одоо тий айлын одоо тэр нэг хатаасан гадаа хатаасан хувц энтрийг нь одоо авч гутлан дээр одоо авч өмсөөд тэгээд ерөнхийдөө галт тэргэнд ингээд үнгүү хууль одоо юу гэмдэ нөө галт тэргэнд үнгүү ингээд сольж яваал байсан. За тэгээд одоо Сайтама тий одоо Канагава, Токио энтер гээд энэ хавийн газруудаар ингэж одоо явж агаад тэгж агаад ер нь ингээд жоохон холхон шиг явахгүй бол цогтгүй болохгүй юм байна гэдэг энэ Осакагийн Нишинари гээд энэ дүүрэг рүү явсан. За тэгээд энэ Нишинари гээд энэ дүүрэг нь болохоор алдартай дүүрэг байгаа. Юугаар алдартай вэ гэхээр иймэрхүү одоо гимт хэрэг хийсэн ч юм уу, альсвал хууль бусаар байдаг ч юм уу тий альсвал homeless буюу нөгөө гэр оронгүй ажилчид хүмүүс энэ төр айгүйх тэнд ингээд нөгөө нэг одоо байртай, хоолтой ч юм уу тийм ажилд айгүйх орох гэж очт юм бэлээ. За тэгээд тийшээ явсан. За тэгээд тийшээ явах замдаа яасан бэ гэдэг тэгэхээр юунес өөртөө байсан мөнгөөрөө дэлгүүр ороод утас зүү 2 худалдаж аваад тэгээд хамраа эхлээд мис засал хийсэн байгаа. Одоо нөгөө өөрийнх нь зураг нь энэ тэндгүү ингээд цагдаа нар ингээд мэдж байгаа учраас ингээд ямар ч байсан өөрийнхөө хамрыг ингээд айгүй тийм одоо онцгой содон гэж бодсон учраас хамраа ингээд утас зүүгээр өөрөө ингээд одоо хамгийн ихний мис заслаа хийсэн. За тэгээд энэний дараа болохоор тэр Осакагийн Нишинарид оцсны дараа 2 дахь удаагийн мис заслыг өөртөө хийсэн. Тэр нь болохоор хайж авж агаад за тэгээд хайчаар ингээд доод уруулнаас айгүй тийм юм зузаан уралтай байсан. Тэгсэн чинь доод урууллаа ингээд одоо баг зэрэг хайжлаад ингээд юм нэмгэн болгосон. Тийм өөртөө тийм мис ажилбар хийсэн. За тэгээд энэ Нишинарид ажил ингээд хайгаад ерөнхийдөө ингээд нөө өдрийн ажил энэ төр ингээл хийгээ яваад байдаг байсан. Тэгж жагаад нэг зүйлийг олж мэдсэн. Тэр нь юу вэ гэхээр ингээд Японд 1200 жилийн өмнөөс одоо тэр нөө гай гамшиг энтрээс хамгаалахын тулд ингээд одоо тэр сүм хийдүүд байгаа. Тэд нарыг ингээд одоо юунес ингээд тойроод одоо яг одоо явах юм бол тэр өгсөн хүн нь амьд гарна гэсэн тийм нэг домог байдаг. Тэгээ тэрийг олж мэдчихэд би ингээд одоо тэр замаар нь ингээд явах юм бол ингээд өгсөн хүн буюу нөгөө өөрийнх нь алдсан тэр багш тий англи бүсгүй маань ингээд амьд
амьлаад ирчих юм байна гэж бодсон байгаа. Тэгэнгүүтээ 3 сарын турш тэгж одоо тэр юунуудээр сүмүүдээр тэгж залбирал үлдэж тэгж явсан байгаа. Тэгээ явж байгаа зүйлдээ нөгөө мөнгө нь дуусаад тэгээд бүр ингээд өөрөө ч бас бүр ядраад туйлдаад тэгээд гів гинтхэн өөрт нь би чи ингээд ер нь юу игээд байна. Одоо ингэсэн ч гэсэндээ яахгүй юм биш тэгээд амьд гарахгүй юм биш гэдгийг ойлгоод за тэгээд ерөнхийдөө юуг номын сан орж агаад ингээд Японд эзэнгүй арал дээр амьд амьдрах боломжтой тийм арлыг ингээ хайж эхэлсэн байгаа. За тэгээд тэгж жагаад Окинава гээд Японы хамгийн урд зуугт байдаг Оха гэдэг нэртэй тийм арлыг олоод за тэгээд тэндээ хамгийн эхлээд бол 7 хоног амьдраад тэгээ ерөнхийдөө ингээд бүр уух усч байхгүй, идэх хоолж байхгүй, тэгээд орой олонгууд бас сэрүүхэн тэгээд унтах газарч байхгүй. Дээрээс нь нэг тэнд хүн амьдэрдгүй арал болохоор нөгөө зэрлэг амьтан энэ төр байдаг болохоор амьтад энтрээс нь бас айгаад тэгээд 7 хоног болоод ерөнхийдөө туйлдаад ингээ буцаад нөгөө хотоогоо зорьсон байгаа. За тэгээд 2007 оны 6 сард Осакад буцаж ирээд за тэгээд нөгөө ажилдаа ингээд буцаж орсон. За тэгээд Осакад ирснийхаа дараа яасан бэ гэсэн чинь нөгөө өөрийнх нь талаар ингээд хайж байгаа зургийг олж харсан. Тэгсэн чинь тэр зурган дээр нь ингээд зүүн хатар дээрх ингээд 2 мянган айгуу тийм содон юм ингэтэй ийм хүн байгаа гэд ингээд зураг нь ингээд гарцсан байсан. Тийм болохоор өөрийнхөө тэр 2 мянгийг цаасны ачаар авсан. За энэ нь бол ингээд өөртөө хийсэн 3 дахь удаагийн мис ажилбар болж байгаа. За тэгээд Осака Нишинари гээд тэр газар л ингээд ийм цаанаасаа байртай. За тэгээд тийм ажилд ороод тэгээд тэндээ ингээд ажиллаад амьдардаг байсан. За тэгээд нийтдээ ингээд 3 сар ажлын эцэст 800 мянган йен буюу за Монгол мөнгөөр ойролцоогоор 17 сая орчим төгрөг олоод бэжсэн чинь хамт ажилдаг хүн нь өөрт нь ингээд би өнөөдөр нэрээ ийм гэмт хэрэгүүлдээд ингээд цогтж байгаа хүний талаар ингээд нэвтрүүлэг үзсэн шүү дээ өөрт нь хэлсэн. Тэгсэн чинь яг өөрийг нь ингээд мэдчихэж гэж бодоод айгаад тэгээ шууд тэр газраасаа бүр ингээд ачаа мачаагач авахгүй шууд тэр чигтээ мөнгө аваад тэгээ шууд ингээд цогтсон. За тэгээд энэ аригаас Оха Жима гээд энэ нэг эзэнгүй арал байгаа. Энэ хоёрын хооронд л ерөнхийдөө ингээд амьдардаг байсан байгаа. Хэрвээ ингээд мөнгөнд дуусчих юм бол Нишинари руугаа очиж ажиллаа хийж агаал тэгэл гайгүй ингээд 1-2 сар амьдрах ингээд мөнгөө цуглуулчаад буцаад Оха Жима руугаа ингээд явдаг. Ерөнхийдөө энэ хоёрыг л ингээд үргэлжлүүлээл байгаад байсан. За тэгээд ичээ хаши дараагийн мэс заслаа хийлэхээр шийдээд за Нагояд байдаг эмнэлэгт за энэ болохоор биеийн бацаалд хэрэггүй тийм эмнэлэг олоод за тэгээд нөгөө хураасан 17 саяхан 13 сая төгрөгөөр нь хамраа хамрын гол ясыг өндөрсгөөд хажуу талын хамрын угалзаа жижигхэн болгоод хөмсгөнийхөө тэр хэсгийг бас өндөр болгох тийм мэс засал хийлгүүлсэн байж байгаа. За тэгээд энийг хийсэн мэс заслын эм чинь тэр зүүн хацар дээрх байсан өөрөө гараараа авсан ингээ 2 мянгийг нь хараад сэжигтэй санагдаад тэгээ цагдаад ингээ дуудлага өгсөн байгаа. Тэр дуудлага авсан цагдаа нар Ишиачи Тацуя буцаад нөгөө оёдлоо ахуулахаар ирсэн өдөр нь эмнэлгийн гадаа нь ингээд отоод байжсэн ч гэсэндээ Ишиачи бол ирээгүй. Яагаад гэх юм бол эм чинь өөрийг нь ингээд гадралсан гэдгийг бол өөрөө мэдэрсэн. Тийм учраас буцаж тэр эмнэлэгтээ очихгүйгээр өөрөө ингээд оёогоо авсан байж байгаа. За тэгээд цагдаа нар бол эхний ингээд барих ордлого нь бүтлэхгүй болсон. За тэгээд энээс үүдээд тухайн нөгөө нэг эмнэлэг дээр мэс засал хийлгэсний дараах зургийг нь авсан байсан. Тэгээд тэр зураг нь бол ингээд тараагдаад за дахиад энэ царай нь өөрчлөгдөөд ингээд ийм болсон байх шүү гэд дахиад бүх орон даяар ингээд зархсан байж байгаа. За тэгээд энэ чи хашигийн зураг нь тэр нөгөө нэг мэс засал хийлгүүлсэн эмнэлгээс нь ийм дүр төрхтэй болсон гэдгийг бүх орон төр зураг нь гэсэн үг шүү дээ. Тараагдаад тэгсэн чинь нөгөө нэг ичи хашигийн урд нь ажиллаж исэн нөгөө газрууд байгаа шүү дээ. Тэр газруудаас нь амар их мэдээлэл ирсэн. Наад ажилласан чинь манад ч ажиллаж исэн, энд ажиллаж исэн гэл тэг ерөнхийдөө ингээд яг хаагур яаж явж исэн гэдэг ингээд бүх ерөнхийдөө уул мөрүүд нь ингээд багаар гарч ирээд ерөнхийдөө ингээд дахиж ажиллах ч гэсэн бас боломжгүй болоод ер нь нэлээ ингээд шахалтанд ороод ирсэн. За тэгээд тэгсэн ч гэсэндээ ингээд бууж өгөхгүйгээр нөгөө нэг Осака Оха Жима хоёрын дунд нөгөө эзэнгүй арал хоёрын дунд явсаар байсан. За тэгээд нэг өдөр Кобегээс дандаа тэр Оха Жима руу явах
ус хөлөг онгоцонд ингээд суудаг байсан. Тэгсэн чинь цагаарын таагүй байдлаас болоод тухайн хөлөг онгоц нь яваагүй хойшлогдоод. За тэгээд харин энэний оронд ингээд Кобе биш ингээд Осакагийн юунес бомбдоос харин өнөөдөр ингээд Ухажима руу явах юм хөлөг онгоц байгаа гэдгсэн. Тэгэхээр нь Ичи Осакагийн тэр хөлөг онгоцны бомб руу яваад за тэгээд тэндээс ингээд суух гад хүлээжсэн чинь бомбынх нь ажилт нь Ичи хараад за тэгээд ерөнхийдөө таниад тэгээд цагдаа нарт дуудлага өгөөд за тэгээд баригдсан байж байгаа. Тэгээд нийтдээ 2 жил 7 сар зугтсан 2009 оны 11 сарын 10-нд ингээд баригдаад дууссан байж байгаа. За тэгээд тэр ферригийн ажилтан бол яаж мэдсэн бэ гэхэд тэгэхээр ингээд Ухажима гэдэг одоо тий амар том ингээд арлуу эзэнгүй арлуу явахчиж тийшээ одоо юу гэдэг чинь те энийг бол загас барихаар явах ч юм уу хүмүүс нэг бол ингээд камп энэ төр хийхэр ч юм уу явдаг. Тэгээд тийм байхад Ичи бол ямар ч ингээд ачаа байхгүй те ингээд айгуу тийм нэмгэн хувцастай тэгээ бас сууж исэн. Тэгээд ингээд нүрээ ерөнхийдөө ингээд алдалцсан тэгээд сууж тэгээд юу ахын өмнө явах хүртлээр 6-7 цаг байсан. Тэгсэн чинь тэндээс ерөөсө хөдлөөгөө ингээд нэг газартаа л ингээд суугаад байгаадсан. Тэгээд ингээд жоохон сонин санагдаад ямар сони уул нь ингээд хүмүүс ингээд явж агаад ингээд одоо цаг нь ингээд те төхөөд ирэхээр ингээд буцаж ирдэг тэгж яхад ерөөсө тэхгүй байсан. Тэгээд иймэрхүү явдлаас нь болоод ингээд юу асан байгаа. Тухайн ажилтаа ингээд сонин санагдаад цагдаад мэдээлэл өгсөн. За тэгээд хэрвээ энэ одоо гэмт хэрэгтэн барьж өгөх юм бол Японы нэр Issei-mayen буюу одоо Монгол төгрөгөөр 220 сая төгрөгөө тийм 220 сая төгрөгийн шагналтай байсан. Тэгээ энэ мөнгө нь болохоор тухайн үеийнхаа одоо энэ гэмт хэрэгтнүүдийн одоо нөгөө шагналын мөнгнөөс нь хамгийн одоо анх удаага одоо 220 сая төгрөг амласан тийм одоо хэрэг болсон. Тэгээ энэ яагаад вэ гэхээр нөгөө англи амиа алдсан бүсгүй аргирийнх нь энэ мөнгийг дахиж одоо Японы энэ цагдаа дээрээс нэмж өгсөн юм бэлээ. Тэгээд Японы түүхэнд чигцэн хамгийн одоо өндөр шан харамжтай энэ гэмт хэрэгтэн байруул одоо өгнө гэсэн тийм хэрэг нь болсон. За тэгээд Tasuya болохоор оногцсон ял нь насаар нь хорих ял оноосон байгаа. За тэгээд шоронд орсныхаа дараа болохоор хамгийн сонирхолтой нэг 2 хэрэг болсон мэлээ. Энэ нь болохоор нэг нь болохоор ингээд өөрийн гэсэн одоо фан клуб бий болсон. Одоо иймэрхүү одоо шуугантай гэмт хэрэг үлдээд за тэгээд ингээд шоронд орсныхаа дараа юм фан клуб гэсэн одоо хүмүүс гарч ирдэм бэлээ Японд. Тэгээд тэд нар нь яадаг вэ гэхээр ингээд мөнгө цуглуулад ингээд өгдөг гэсэн үг Ичи. Хэрвээ одоо өөрөө шоронд авах боломжгүй бол өөр одоо тий гэр бүлийн хүмүүс ч юм уу эсвэл одоо Ичи дэмжиж байгаа одоо тэр хүмүүс нь үйл ажиллагаа хийхтэн зориулагдаад өгдөг. За тэгээд тийм фан клуб байгуулагдсан. За тэгээд дээрэс нь өөрөө одоо баригдтлаа 2 жил 7 сар юу исэн бэ гэсэн тийм ном гаргасан байлээ. За тэгээд тэр номондоо бол ерөөсөө одоо юу гэдэг харамсаж гинж гэдэг юм уу эсвэл ингээд өөрөө буруу юм хийсэн гэдэгтээ гимсэж гинж гэдэг юм уу тийм зүйл биш. Харин зүгээр одоо 2 жил 7 сарын хугацаанд ингээд хаагур яаж одоо тий бараг л одоо өөрийгөө бараг л эзэнгүй арал дээр бараг яаж аим зогоосон ч гэдэг юм уу тий тиймэрхүү одоо баатар маягаар тэгж битсэн нь бол бас мэдээж олны дургуйстайг бол хүргэсэн. За тэгээд энэ Ичи Tasuya 1979 оны 1 сарын 5-нд төрсөн юм байна. 40 одоо бол 46 настай. 2013 онд бас кино хийгдсэн байсан тий. Ямар хийгдсэн. Тэгээд ер нь ингээд хараад хаад Японд ингээд айгүй сонин одоо тэр фэн клуб ч гэсэндээ би бас анх сонсоод айгүй гайхажсэн. Юу фэн клуб бэ те? Одоо бүр ийм амар хэрэг хийсэн хүнийг ингээд эсрэгээрээ одоо Монголд бол ерөөсөө ингээд төсөөл санаанд оромгүй явдал байгаа байхгүй ингээд хэрэг хийсэн хүнийг ингээд эсрэгээрээ вау өстой ямар мундаг юм баатарч гэдэг юм эсвэл ингээд одоо ямар одоо те нэг бол одоо тэр хэрэг хийсэн хүний ингээд царай маринд нь ингээд бас дурладаг гэж байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр ингээд гаж шүүнээрээ эцлэгийн гаж хүмүүс нь л тэгж байдаг бах та. Тийм. Тэгээд энэ фэн клуб бол баг хамгийн анхных нь тэр юунд байгуулагдсан гэсэн тэр нөө Омо Чикен гээд бас нэг Японыг тийм яаж исэн донцгож исэн тийм гэмт хэрэг болж исэн. Тэгээд тэрний одоо нэг яг гол толгойлогч нь шоронд орсны дараа тэр одоо хүнийг ингээд дэмжих зорилгоор айгүй олон тэр нэг итгэдэг байсан тийм шашны хүн байсан. Тэр итгэгч нар нь ингээд тийм фэн клуб байгуулаад тэгээд ингээд мөнгө цуглуулдаг байсан мэлээ. Тэрнээс үүдээд ерөнхийдөө айгүй тэрний дараа ч гэсэндээ айгүй их бас нэртэй одоо гэмт хэрэгтнүүдийг ийм фэн клуб үүсгээд тэгээд ингээд
мэддэг болсон байлээ. Тэгээд тэр англи охины аав ээж нь тэгж мөнгө өгснөөс гадна эцэг хашаагийн аав ээж нь бас нэлээд хүүгээ барихт нь нэлж нэмэр болсон гэх юм уу. Тэгээ бүр ингээд хайж авах үед нь тэрний зурагтай подвал гэднэр хийгээд зараад те ерөөсөө л ингээл хаа очсон газар нь хүмүүс ер нь баригдах гад байнга ингээл зурагтаар мэдээлэл зураг нь гараад тэгээ нөө шагналын мөнгө нь айгу өндөрөөсөн болохоор ичээ хашаагийн ажиллаж исэн газар чин дандаа л нэг юм жоохон болохгүй газар байгаа ч те тэгэл мөнгө хэрэгтэй хүмүүс байгаа болохоор хамт ажиллаж исэн хүн нь хүртэл ингэж анзаараад одоо цагдаа дутсан тохиолдол бас байсан. Өөртөө нөгөө янз бүрийн нэр бас өгдөг гэсэн тий одоо байнга нэрээ сольдог байсан. Тийм байнга нэрээ сольдог байсан. Окинавад амьдрахтаа Уэшима Уэда Иновэ гэх зэрэг энэ тэнд дандаа өөр нэр өгдөг байсан. Тэгээд хамт ажиллаж исэн нэг хүн нь би чамайг цагдаа дуудсан шүү уучлаарай. Надад угаасаа мөнгө нь кинон дээр нь л тэгж гарч ирсэн л да. Боддороо тэгснээсээ надад мөнгө хэрэгтэй байна. Би гэр бүлийн ихнийгээ сайхан одоо амьдруулмаар байна. Би айгу муухай юм хийсэн. Гэхдээ чиний хүн алснаас ол миний хэрэг дээр үсттэй гэтгчсэн. Тэгэхээр бүр ингээд улс даяар нэлийн хөдөлж нэлийн хайж олсон. Тэгж яхад 2 жил 6 сар зүхтаа цацсан гэхээр бас нэлийн овоогоор. Тийм. Тэгээ бүр ингээд одоо юу гэдэг ингээд зүгээр нэг ингээд одоо хаанаас ч гарахгүй цухтаагүй бүр ингээд ажил хийгээд тэгээ бүр ингээд олон нийтийн газраар яваад ингээд энгийн хүн шиг ингээд байжсэн гэхээр айгүй бас гайхмаар байгаа байхгүй тий. Тийм тэгээ юу хүртэл гоо сайхны мессажл хүртэл хийлгээд мессажл хийх мөнгө хүртэл цуглуулад амьдрахын хоол идэхийг хажуугаар тэр мессажлын мөнгө хүртэл цуглуулад тэгж яхэр өөрийнхөө өөр дээрээ тэгж хит удаа одоо нөгөө мессажл хийсэн мессажлж байх те өөрийнхөө юмыг уруул муруулыг хайцсан гэхээр бүр стенэр аимшигтай. Тэгэл ер нь яавч ирүүл хүн биш. Би ер нь бодохдоо ингэж бодсон. Одоо нөгөө ээж аав нь болохоор ингээд мессажлын юмч тэнгуүтээ ээж нь шүдний юмч гэж байгаа штэ. Тэгээд ер нь ингээд амар тийм элит гэр бүлээс гаралтай. Тэгээд багаас нь ээж аав нь жоохон амар юу өсгөөд одоо юу тийм прешэр те ингээд өөрт нь ингээд жоохон дарамт бас амар ирсэн багч бол эднэр гээл те. Японч бол бас тийм нэг бичигдээгүй юм байдаг штэ. Ингээд эмчийн хүүхд бол эмч болох хэвээр хуульч өмгөөлөгч хүүхд бол өмгөөлөгч болох хэвээр энэ төр гэсэн те. Тийм болохоор яг тэрнийхэн замаар нь ингээд явж чадаагүй. Тэгээд өөрөө бүр ингээд амьдралдаа нэг ч удаа ажиллаж хийж үзээгүй ээж аваасаа мөнгө аваад амьдрдаг. Тэгээд тийм хүн болвол тэгээд болохгүй байгаа юм те. Хүмүүс тэр нэг юм тодорхой өөрт нь зохих хэмжээний ачааг нь нүүрүүлэх хэвээр тэгжээж хитрхи бүх юмыг ингээд бэлдээд өгчих юм бол ингээд хүнийг ерөөсө буруу юм болгож байгаа юм л та тий. Тэгэл одоо станерэ жинхэнэ юу дутсан гэж одоо тий гэж байгаа ингээд тэгээд бас одоо ингээд бодоод тахаа тэгээд тэр нөгөө нэг өсөн хүн ингээд буцаж ирдэг мэрдэг гэдгийг ингээ амилдаг гэдэг тий амилдаг юу лээ 88 сүмээр тойрч явах юм бол амилна гэсэн юмд итгээд бүр тойроод явсан гэхээр тий тэгэхээр яавч бас яг эрүүл хүн ч бас яг 100% эрүүл биш тий тэгээд одоо тэгэхээр болохоор манай монголчууд ч гэсэндээ бас ер нь тий хүний газар бас жоохон болгоомжтой байхгүй бол ямар ч хүн байж магадгүй тий Японд ч гэсэндээ ингээл бас эвгүй хүмүүс байдаг тийм болохоор яг энэ англи бүсгүй шиг те ингээд Япон хүн гэхээр л ингээд ихтгэлтэй ингээд сайн хүмүүс гэж бас ойлгоод байж магадгүй. Тийм болохоор ингээд сайн бүр ингээд нэгтлаад те ер нь л ингээд танихгүй хүнтэй бол нэг тэгж амар одоо юу гэдэг гэр бүлийнхөө хэрэг гэртээ оруулж тэгж болохгүй. Угаасаа л эхний өдөр гэртээ оруулсан гэхээр хөөрхий бүр ямар амар одоо те итгэмтгий гинэм байсан байгаа нь тэр байхгүй юу. Эхний өдөр өөрийнхөө амьдрдаг гэрт оруулаад 5 хоногийн дараа төрөвчөө мартсан байна. Тэгэхээр манай гэрлөө явж байгаа гэхээр итгэнэ гэдэг чинь бүр тийм. Тэгээд өөрөө нөгөө англида найз залуу малуутай байсан байгаахгүй тий. Тэгээд бас нөгөө Нова гэдэг англи хэлний сургууль гэдэг чтэй тэрэнд харьяалагддаг албан ёсны багш байсан мөртлөө одоо нөгөө яг албан ёсоор бүртгүүлээгүй зүгээр хуваараа хичээл заая гэд ингээд шийдсэн байсан байгаахгүй тий. Нэг удаагийн хичээл 3500 yen-ээр гэд тохирцсон. Тэгээд тийм гомоо юм ерөөсөө хийж болохгүй Японд те хүмүүст тэгж итгэж бас болохгүй. Одоо яг ингээл би ч гэсэндээ одоо дөнгөж хэрэг Японд ирсэн байсан бол яг
дараа нь одоо ирээд удаагүй те сар мар болж байгаа ч юм уу те тэгээд энэ чи одоо 22 настай 22хан настай гэдэг чинь дөнгөж их сургуулаа төгссөн л охин байгаа шүү дээ. Тэгэл юу ч мэдгүй амьдрал мэдгүй тэгэнгүүт ингээл нэг хүн ингээд туслаач ингээд надад одоо юу гэдэг Монгол хэл заагаад өгөөч би өстө нэрээ ямар сурмаар байгаа юм гоё мөрөөдөлтэй байгаа тий урлаг сурмаар байна. Тийм бол тэгэл би ч гэсэндээ бас тэгэл тийм үнэхээр л тийм байна л гэж яг бодох байхаа. Бодно тий. Тэгээд дээрэс нь нэг манай Монголд бас одоо Монгол чихлгүй ер нь дэлхийд даяараа л Японыг ингээд Япон хүнийг үнэлэх үнэлэмж тий Япон ингээд одоо санарч байд юм уу тий тэр түүх соёлж байд юм уу одоо тэр нь ингээд амар тийм сайнаар ингээд айгүй тийм сайн имиж бүрдүүлсэн. Тэгээд тэр нь бас айгүй бас юу болсон гэх юм уу энэ удаагийн хэрэг дээр айгүй бас сул тал болж ирсэн. Хүн болгон сайн хүн биш шүү. Маас нь яг сайн хүн байлаа ч гэсэн олон донд ийм гаж хүмүүс зөндөө байгаа. Гэт тий. За тэгээд энэ удаагийнхаа дугаарыг 2007 онд гарсан Ичи хаши тацая гэдэг гэмт хэрэгтний хэргийн талаар ярьлаа. За тэгээд дуслан сонссонд баярлалаа. Тэгтэл байх юм бол комментээр үлдээгээрэй. Манай сувгийг subscribe хийгээгүй байгаа бол хийгээд дагаарай. Тэгээд бид хоёр янз бүрийн төрөл бүрийн бичлэгүүд оруулж байгаа дандаа үзэж хамт байдаг. Баярлалаа.